Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болж байна. За тэгээд 3 дугаар сар бол айгүй ер нь бол нэг юмд яарсангүй сүртэй тийм одоо дедлайн ч юм уу те янз бүрийн шалгалтууд ч юм уу те амьдралд тийм том үйл явдлууд бол 3 дугаар сард бол нэг их болсонгүй. Ерөнхийдөө л дандаа амралтын байдалтай тэгээд гэрээсээ угаасаа ажилтдаг болохоор өглөө тэгээл дуртай цагтаа босоод ажиллаа амжуулж байгаа. Ер нь бол айгүй тайван тухтай өнгөрлөө 3 дугаар сар. Тэгээд яг Солонгосоос нүүж ирснээс хойш хизээ яг ингэж удаан хугацаанд амарснаа. Ер нь Солонгос явснаас хойш хизээ ингэж удаан хугацаанд амарснаа их сайн санахгүй байна. Дандаа л өдөр болго ямар нэгэн зүйлрээ их яараал ингээл байнга ажилтаа байдаг ч юм уу, байнга ямар нэгэн гэрээс гарах ажилтаа ч үт юм уу те. Яг тийм үед бол байдагсан. Тэгээд би сая 3 дугаар сарын 3-нд хэлнийхаа бэлтгэлийн хамгийн сүүлийн хичээлийг дуусгаад тэгээд Японд хэлний бэлтгэл маань болохоор 1 жилийн курс байсан. 2025 оны 4-р сарын 13-наас эхлээд 4-р сарын 10-наас эхлээд тэгээ сая 3-р сарын 3-нд бол сүүлийн хичээлийг ороод дуусч байгаа. Тэгээ энэ хугацаанд бол маш их завгүй цаг үеэртэй байсан. Ажлын өдөр дээр бол байнга 9-4 хүртэл угаасаа хичээлтэй. Тэгээ тэрний хажуугаар ажил хийж исэн. Шалгалтуудад бэлтжижсэн гэд ер нь 1 жилийн хугацаанд бол маш их завгүй цагийг бол өнгөрөөсөн мэлээ. Тэгээд байнгын тийм нөгөө шахуу цагийн хууртай байгаад тахлаар гинт ингээд хичээлгүй болчихлоор жоохон юу санагддсан мэлээ. Хийх юм олж чадах ч гэх юм уу. Жоохон ингээд амарж байгаа да гинтээ санагдаад идэх ч гэх юм уу те. Надаа яг тийм сүүлийн үед тийм юм жоохон мэдэгдээд байгаа байхгүй юу. Зүгээр сууж чаддаг ингээд гэртээ суугаад амрахлаар гэртээ суугаад кино үзэхэр ч юм айгүйх ингээд гимшилт өрөд идэгсэн. Тэгээд одоо яг аягүй сайн амраад сар ерөнхийдөө бол амарч байгаа байхгүй юу. Тэгээ одоо хичээл ортол бас болоогүй. Их сургуульд орох хугацаа бас одоо нэг 10 бараг 4 хоног байна. Тэгээ тэр хугацаанд би ингээ амрах юм. Тэгээ сүүлийн үеэс л арай гайгүй кино үзээ суудаг ч юм уу. Тэг ингээ тайван унтаж босдог ч юм уу. Эсвэл гадуур ингээ тайван юм үзээд явдаг ч юм уу те. Тэгээ тэрэндээ уулам их тасаад энэ нь ингээд ирүүл юм байна. Энийг ингээд хүн ингээ амрах хэрэгтэй үед юм байна. Хүн толгоогоо ингээ хаяа хоослоод ажиллаа бодохгүй, хичээлээ бодохгүй байж болд юм байна гэдэг тэр мэдрэмжийг одоо л авч эхэлж байгаа байхгүй. Тэгээд айгуу сайн амарч унтж гэтээ айгуу сонирхолтой ингээд хүн амраад гэртээ байгаад тахтсан бол ингээл нацгаарал байх гэдэг юм лээ. Тэгээд сүүлийн үеэс баг зэрэг цаг заваар хүмүүстэй уулзаад одоо хичээл орохоос өмнөөс найзуудтайгаа уулзаад ерөөхдөө бол тиймэрхүү цагийн үеэртэй байгаа. Тэгээд би энэ жилээс яг одоо юм тэмдэглэлийн дэвтэр гаргаад одоо надад хэд хэдэн ингээд өөр зорилгоор ашигладаг тэмдэглэлийн дэвтэр байгаа байхгүй юу. Тэгээд тэмдэглэл ер нь бол хөтлөх гэж аягүй хичээж байгаа. Гэхдээ ингээд хаяа бас мартчихдаг. Хаяа ингээд амар завгүй ч юм уу мартчихдаг юм байна л да. Бичгээ мартчихдаг ч юм уу те. Тэгээд ингээ 3-4 хоног явцсан байдаг ч юм уу. Дараа нь юу хийсэн сандаггүй ч юм уу те. Тийм тохиолдлууд бол гарч байгаа. Гэтэ аль болохоор ингээд тэмдэглээ ер нь бол таслахгүйгээр аюу сайн бичиж явж гин. Сүүлийн үед бол нөгөө байнга гэртээ байгаа болохоор ер нь хийдэг юмнууд нь бол төстэй ингээл ажиллаа гэрээ зэрлэн скол тим кино үзэн гэдэг ч юм уу те. Тиймэрхүү тэмдэглэлүүдэд бичиж байгаа. Тэгээ 3 дугаар сараас эхлүүлээд яг энэ гол тэмдэглэлийнхаа дэвтэр дээр би өмнө нь ингээд дандаа монголоор бичдэг гэсэн байхгүй юу? Би тийм монгол хэл дээр дандаа тэмдэглэл хөтэлдэг байсан. Гэтэ миний хувьд би ингээд тэмдэглэл ер нь бол юм бичихтэй тийм сайн биш байсан юм шиг байгаа сүлүүд хараад байна. Айгүй ингээд олон юм ингээд толгойн дээр бэлдээд айгүй замбраагүй ингээд тийм биччихдэг ч юм уу. Эсвэл ингээд нэг биччихээд маш их биччихээ тэрийг ингээд орхичдаг ч юм уу. Яг тийм байнгын болвол тэмдэглэл хөтлөх ямар сурчлага байсан. Тэгээд тэрийг айл болох ингээд энэ жилээс тэмдэглэе юу хийж байгаагаа ингээд саны дараа нь ингээд өөртөө бас юу үлдээ
одоо дурсамж гэх юм уу те юу хийжсэн ингээ эргэж харах тийм зүйлсийг үлдээе гэсэн үгнээс тэмдэглэл хөтэлж байгаа байхгүй юу. Тэгээд эхэндээ болохоор Монгол хэл дээр хөтэлдэг байж байгаад тэгээд сүүлийн үед за угаасаа л одоо сургуульд орохлоор байнгын японы хэл ашиглана гэж бодоод аль болохоор тэмдэглэл хөтөлбөртөө японоор бичиж байгаа. Тэгээ ер нь бол тайжгүй. Айгуу дэжгүй харагдаж байгаа. Гэтэ айгуу хичээж байгаа. Ингээд иймэрхүү ингээд нүдийг бичхийн тулд бас хөрхэн суун. Гэтэ яг ихэнх нь хийдэг юм болохоор гайгүй. Яг тэмдэглэл хөтлөөд би ингэсэн тэгсэн өчтөр тим юм аваад ингээд тэрнтэй уулзаад гэдэг ч юм уу. Тиймэрхүү мэдрэмж төрсөн гэдэг ч юм уу. Тэрийг ингээд нэрийн бичгээ суухлаар жоохон цаг ордог. Яг л зарим ханз манзаа мэдгүй бичгээд бас ер нь жоохон толгойгоо ашлуулах хэрэгтэй болохоор аль болох японоор бичгийг маш их хичээж байгаа. Тийм тэгээд тэмдэглэлийнхаа дэвтрээс харах юм бол 3 сар ерөнхийдөө бол айгүйх бороо орлоо. Жоохон тийм бүрхэг байнгын л гадаа бүрхэг тэгээл салхитай жоохон хүүтэн байж байгаа. Энэ 7 хоногс бол цаг агаар айгүй гоё болж байна. Ер нь бол энэ сард би ингээд тэмдэглэлийн дэвтэр дээр энэ хэдэн хоног нартай байсан хэдэн хоног ингээ үүлтэй бороорсон ч юм уу те. Тэгээ миний сэтгэл санаа ямар исэн гэдэг нэг юм жижигхэн тамга байдаг байхгүй надаа. Тэгээ тэр тамгаар ингээ дарчдیں۔ Тэгэхээр тэр сарын одоо муу тэр байсан ч юм уу тэр сарын цаг агаар нь хэрвсэн гэдгийг харж болно. Тийм бараг сарын талаас дэш өдөр нь дандаа үүлтэй бүрхэг тэгээд бороотойсэн байхгүй юу. Тэгээд яагаад чи би ингээд цаг агаартай миний сэтгэл санаасаа ер нь жоохон холбоотой байдаг. Тэгээд гадаа ингээд гойнаар гараал тий гоё ингээд цэлээгээл ирэх юм бол сэтгэл санаач гоё ингээд өрөвдөл гоё гадаа гармаар алхмаар санагддаг ч юм уу тий. Японы нэрнээс биш аюу тийм болоод байгаа. Тэгээ үүлтэй байгаа л жоохон ингээд бүүдэгээд ирэхлээр цаанаасаа ингээд жоохон биеэ нөгөөд гэртээ баймар санагдаад тий. Гаргаар ингээд жоохон гуниглах гаддаг ч юм. Гуниглах ч гэх юм юу гэдэг тийм жаргалтай тгийн инги гэдэг тийм бол мэдрэмж нэг төрдөг байлуулах гэртээ бай кинод ч юм уу эсвэл халуун хоол ижтэй суугддаг ч юм уу. Илүү бол эсвэл илүү их тийм emotional болчдөг ч юм уу те. Сэтгэл хөдлөлгөөд байдаг төрлийн юм баггүй юу. Тэгээд 3 сар ер нь бол айгүй бороо орлоо. Тэр талаараа юм би айгүй ингээл нойр хүрээл нойр мөглөөл юм л бол хаанч толгоо тавьсан унтчих гал эсвэл гэрээсээ гарч хүнтэй нэг уулзмааргүй санагдаад ч юм уу те. Тийм. Надаас нэг ажиллагдсан сүүлийн үед ажиллагдаж байгаа юм гэх юм бол Японы нэрнээс биш айгүй ингээд олон төрлийн хүмүүстэй уулзж байгаа. Ялангуяа нөгөө хэлний бэлтгэлд байхад маш олон улсаас ирсэн олон төрлийн хүмүүстэй ингээд янз янзын ингээд өөр газараас ирсэн өөр соёлтой өөр насны өөр мэргэжилтэй гэдэг ч юм уу. Тэг хүмүүстэй ингээд харилцаад эхлэхээр айгүй энерги зарцуулаад гэх юм. Өөрийнхөө талаас би ингээд аль болох цөөн хүнтэй гүнзгий одоо харилцаа үүсгэх талдаа ер нь дуртай хүн одоо ингээ олон хүмүүстэй нэгт уулзах биш одоо ингээ нэгээс хоёр хүнтэй уулзаад ингээ хоорондоо яг л тэг төлрөөд ингээ ярилцах ч юм уу тэг ингээ чимээгүй тийм анир чимээгүй газар ч юм уу тэг ингээ тийм ярилцахад ингээ саад болтгоо гэд олон хүн ингээ хөдлөөд янз бүр юм ингээ өрнөд идэггүй тийм газарт ер нь бол айгу дуртай юм шиг байгаа. Сүүлийн үед айгу тэрийг анзаарч байгаа байхгүй юу. Тэгээ энэ нас яваад тэр юм уу эсвэл Японд ирсний дараагаас тэр юм уу ер нь бол аль болох хин зүрүүгээл яваад байгаа ингээд олон хүнтэй нэг дур байгаад айгүйх ингээд мэдээ солилцоод зүгээр ингээд тийм юу бидэн штэ. Тэ юу хийсэн, ойрд юу хийж гин тэгээ хаан сурч байгаа юу болж байгаа гэдэг ч юм тийм ээ. Хөнгөн яриануд байдаг штэ тий. Тэгээ тиймэрхүү яриануд хийх надад айгу тийм олон хүнтэй нэг дур тийм яриагтай айгу хэцүү. Би тэр мэдээллийг ингээд толгойнтой боловсруулаад тэр хүнийг ингээд тэр үед яаж ирж исэн тэ тэр хүний сэтгэл санаа нь ямар бол гэдгийг одоо бүгднийг би ингээд толгоондоо боловсруулдаг байхгүй юу. Тэрэнд бас жоохон хугацаа ордог. Тэгэхээр айгу олон хүнтэй нэг дор ингээд уулзаад олон төрлийн мэдээ солилцоод тэгэхээр надад айгу ингээд хүн санагдаад тэрэн гүйцэхгүй тэрэндээ аюу их ядардаг ч юм уу. Ингээд би ингээд олон хүнтэй газар 2-3 цаг байчихтал ингээд өдрийнхөө хамгийн энергийг алдсан хүнтэй дараа нэг юм ярмээргүй ингээд толгой айгүйх ингээд мэдээлэлээр дүрцэн тэгэл тэрийгээ дахин ингээд боддог юм. Тэгээд идэг байхгүй юу. Тэгээд ялангуяа энэ жил
болон 2025 онд айгүй шинэ хүмүүстэй танилцлаа. Тэгээд яг үүндээ өөрийгөө айгүйх тийм ямар ч үнтэй ингээ харилцаанд орч чадна, ямар ч үнэг ингээл хүлээж авч чадна. Би айгүйх ингээд нийтч ч юм уу те яг гаднаасаа тэгж мэдээж харагддаг гэж магадгүй. Гэтээ яг дотоод хүнийхээ өнцгөөс ингээ өөрийгөө харахаар тэрэнд айгүй ер нь ядардаг гэх юм айгүйх тийм энерги зарцуулцдаг. Тэгээд тийм олон харилцааг бол нэг хүсдэггүй төрлийн хүн юм шиг байна. Гэтээ мэдээж олон танилтай байх ч юм уу те хүмүүстэй гоё харилцаатай байх бол мэдээж гоё. Тэгэхээр аль болох тэр хүмүүсийн харилцаан дээр ер нь яаж харилцах хэрэгтэй, ямар хүмүүстэй яаж ярилцах уу гэдэг ч юм уу те өөрийгөө бас таньж мэдж байгаа. Бас өөрийгөө сүүлийн үед одоо юу гэх би ингээл гадаадд байгаа ингээл янз бүрийн улсаас те одоо Америкч үт юм уу, Канадч үт юм уу. Соёл нь бүр ингээд аяга өөр байгаа шүү дээ. Ингээл боддог юм нэг өөр. Тэгээд яг ингээд цог юм ярилцаа суухлаар зарим юм дээр ингээд санал зүрдэг юм гардаг гэсэн байхгүй юу? Тэгээд тиймэрхүү зүйлс дээр ингээд надад дотроос аяг ингээд шүүмжлэх сэтгэл аяг төрөөд энэ хүү яагаад ингэж бодож байгаа юм бол эн чинь ингээд юу нь бол байж болохгүй гэдэг ч юм уу. Эсвэл энийг бол ингээд манай соёл төлөв зөвшөөрөхгүй гэдэг ч юм уу те. Надад ингээд хэлж байгаа зарим зүйлс нь ингээд миний жоохон дургу хүрчдэг ч юм уу. Юмнууд гардаг байсан. Тэгээд тэр үед ингээд яг мэдээж ямар нэгэн ингээд сөргөөцөлтөн ч юмд орохгүйгээр дотроо ингээд айгүйх боддог. Тэгээд яагаад гэсэн юм бол гэдэг ч юм уу те. Дараа нь ингээд тэр хүмүүстэй олон дахин уулзаад тахлаар угаасаа л ингээд соёл нь бүр маш их өөр. Тэгээд үзэж харсан те. Би ингээд 25 жил ад заяа Монгол хүнээрээ тэг ингээд амьдраад Монгол хүүхэд болж төрөөд өсөөд ирсэн бол тэр хүн ингээд Канадад амьдраад Канад нэг айлын гэр бүлийн хүүхэд тэр соёлыг авсан хүн байгаад байгаа байхгүй. Тэнгүүт мэдээж санал зүрэлдэх хүн бол мэдээж маш их гарна. Гэхдээ тэрийг ингээд ойлгох ухаантай байна. Тэрийг ингээд энэ хүн ингэж бодож байгаа юм байна. Гэхдээ энэ нь тийм муутгаараа биш байх гэдэг ч юм уу те. Эсвэл энэ нь манай соёлоос өөр юм байна. Энийг ингээд зүгээр одоо ахын аваад хайхын хайчих гэдэг тийм бодолтой сүүлийн үед болж байгаа байхгүй. Тэг өчигдөр яг нөгөө хэлнийхээ бэлтгэлийн цуг төгссөн найзуудтайгаа ингээд сургуулаа төгссөн гэсэн утгаар бид нэр байсан гадуур нөгөө салхилангаа ингээд юм ярилцаад айгүй олон төрлийн бас миний мэдгүй хүмүүс айгүй ирсэн байхгүй. Тэг яг үнэндээ тэр болгон дээр ингээд айгүй анализ ингээд хийгээд айгүй ингээд их зүйл бодохгүйгээр зарим зүйлсийг бол зөвөр ингээд хөнгөнөөр хүлээж аваад хөнгөнөөр ингээд тий сонсоод юм байт юм ингээл өнгөрөөчгөд болохоор зүйлсийг айгүй их тэрнэр ач холбогдол өгч айгүй бас өөрийгөө ядраадаг байсан юм гэж сүүлийн үед бодсон. Тэгээ өчтөр бол сүүлийн үед ингээ хүмүүстэй уулзахлаар тэгэж амар ядардаг мэдрэмж нь гайг болоод байгаа байхгүй. Тэгэнгүүт бас одоо ингээд яг нийгэмшиж эхэлж байгаа юм болов уу? Нийгэмшиж сурж байгаа ч гэх юм уу тий хүмүүстэй ингээд зөв харилцаанд зөв байдлаар орж сурж байгаа юм болов уу гэдгийг өөрийнхөө яг өнцгөөс тий ойлгож байгаа. Тэрнээс өмнө болохоор ялцч ингээд аюух ядарчдаг байсан байхгүй юу? Тэр хүмүүс ингээд бүх хэлж байгаа юмыг ойлгохгүй бол бүх ингээд амьдралтанд өрсөн ч юм уу тий өөрийнх нь бодож байгаа зүйлсийг ч юм уу тэр болгоныг ингээд аюух ойлгох хичээлээд идэгсэн. Тэгээ сүүлийн үед зарим нь бол ойлгохгүйгээр зүгээр ингээд сонсоод өнгөрсөн ч болохоор зүйлс байд юм байна гэдгийг аюух бодоод тэгээд ер нь насанд хүрээд ирэхлээр жоохон хүмүүсийн харилцааж гисэн тэр хүмүүстэй яаж харилцах уу? Өөрийгөө тэр дунд яаж авч явах вэ те? Тэгээд тэр зүйлсийг бас илүү их сурд юм болов уу гэж бодож байна. Тэгээд одоо 25 6 наснд хүрч ижил хүнтэй бас гайгүй харилцаанд орж сурж байгаа юм болов уу гэж ер нь бол өчигдөр бодсон. Тэгээд 3 сараа бол айгүй тийм маш их сайхан амарсан, биеэ анхаарсан, сэтгэл санаагаа анхаарсан, тэгээд өөрийгөө бас эрхлүүлсэн, гадуур сайхан ингээд зугаалсан, эсвэл гэртээ сайхан унтсан ч юм уу тий. Тийм юмд яраагүй сайхан тайван сар боллоо гэж бодож байна. Тэгээд 4 сараас угаасаа одоо хичээл эхлэхэд бүх зүйлс ингээд шинээр эхэлнэ. Маш их олон шинэ хүмүүстэй уулзсан, шинэ багш нар, шинэ судалгаа тий. Бүр шал өөр ингээд шинэ орчинд руу би одоо орох гэж байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бол надад бол ерөөсөө айдас бол байхгүй байна. Гэтэ айгүй догтлолт үрж байна. Яагаад тэгэхээр би ингээд дахиад 3 жилийн турш дахиад оюутан байна гэдэг зүйл маань бол айгүй үн цэнтэй гой санагдаж байгаа. Ер нь бол айгүй олон жил бол оюутан хийж байна.
өөрөөр улстай. Гэхдээ миний хувьд ямар ч улсад ингээд ямар нэгэн зүйлийг суралцахад тэг яг хичээл хийгээ суугаад юм ингээд мэдэж авна гэдэг тэр цаг хугацааг тэг зөвхөн ингээд тэр хичээл зориулна гэдэг тэр зүйл бол үнэхээр үнцэнтэй сайхан цаг үеийн нэг байдаг гэдгийг сая бакалавр төгсчод ойлгосон байхгүй. Тэгэхээр магистрийн түвшин болон яг энэ судалгаа хийж байгаа нэг жил ч гэсэн айгүй зүйлийг сурах маш их нүд нэгдэх байх, олон төрлийн хүмүүстэй уулзах байх. Магадгүй миний ингээ хийж байгаа зүйлс миний бүтээлүүд ч гэдэг юм те. Энэ болгон ингээд хэлбэр нь өөрчлөгдөд цааш долон ингээ хөгжөөд явах юм болов уу гэж бодож байна. Тэгээд 4 сараас бол яг уу амар бол завгүй болох байх. Эхний бэлтгэх шиг тийм амар шахуу цагийн үертэй бол байхгүй байх. Гэтэ аль болох ингээд өөрийнхөө одоо судалгаа өөрийнхөө хийж байгаа юм ингээд тодорхойлоод тэр болгон дээр ингээд юмнууд уншаад тий. Гэт өөрөө өөртөө ажиллах цаг бол аюу шаардлагатай байх гэж бодож байна. Тэгээд ер нь бол аюу баяртай 3 сар бол их сайхан өнгөрлөө. Тэгээд 3 сарын 13-нд хэлний бэлтгэлийн төгсөлтийн үйл ажиллагаа болоод хүмүүс их гоё үгнүүд хэлээд тэ ингээд сурсан мэдсэн зүйлсээ бусдаа бас хуваалцаад тэндээсэн багш нар маань бид нарт аюу тийм үнцэнтэй үгсээ сургалаа хэлж өгсөн. Тэгээ бас нэг зүйл нь яг шинэ ил сурах тоолонд яг тэр улсын одоо философи яг юмыг харах өнцөг зүйлс ингээд давхар ингээд орж ирдэг гэх юм уу. Давхар ингээд тэрийг мэдхэд хүрдэг. Тэгээ тэр нь бас аюу хүний нүдийг нээдэг юм байна гэж бол надад санагдаж байгаа сүлүүд. Тэгээ би одоогоор бол ингээд 3-аас 4 үлтэй тийм 4 үлтэй. Тэгээд энэ хил болгон дээр ингээд тухайн одоо газрын тухайн хүмүүсийн одоо амьдарч ирсэн арга барил ч гэдэг юм уу тийм ингээд сургаалч гэдэг юм. Тэр зүйлс ингээд ойлгоно гэдэг бол хүний нүдийг бүр маш их нээдэг. Тэгэхээр аль болох ингээ гадаад ил сурах гэдэг ч юм уу тийм ингээ тэрэн дээр ингээ димиг гэдэг ч юм уу би чадахгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү хүмүүс бол нэг олон юм бодоод авах хэрэггүй зүгээр эхэлчихэд дараа нь ингээд тий суралцсны дараа бол ингээд зөвхөн хэл гэхээс илүүтэйгээр бүр маш их зүйлсийг олж авдаг юм шиг санагдаж байгаа. Одоо ингээл найз нөхөд тэр найз нөхдөс ирж байгаа мэдээлэл тэр газар улсын юмыг харж байгаа өнцөг. Тэгээ тэр болгоно маань ингээд би ингээ өөрийнхөө амьдралыг ингээ эргүүлж харахад аюух нөлөөлдөг юм шиг санагддаг байхгүй юу. Тэгэхээр одоо миний дотор зөвхөн ингээ Монгол хүн ингээ Аз цай гэдэг хүнээс гадна ингээ Солонгос сэтгэхүй, Япон сэтгэхүй, англи гэдэг маш олон төрлийн ингээ сэтгэхүйнүүд нэг дор байдаг. Тэгээ тэрийг ингээд тэр болгоноос ингээд маш их зүйлс суралцж байдаг болохоор хэл сурна гэдэг бол аюу үнцэнтэй зүйл шиг санагдсан. Тэгээд бойл бас сурсанд аюух баярлж байгаа. Мэдээж аюух дутуу байгаа. Гэхдээ цаашдаа бол аюу сайн хөгжүүлээд энэ хэлээ бас аюу сайн авч авъя гэж бодож байгаа. За тийм байна. Тэгээ 3 сарын юм бол ерөнхий байдал нэг юмрхүү байлаа. 4 сараас одоо ингээд угсаа хавар эхэлж байгаа айгуу гоё цэцэг навч дэлгэрэл хүмүүс гадуур дотор гараал илүү их нар гараал тэгээд шинэ юм болгоо ингээд 4 сараас юм эхэлдэг. Одоо шинэ сургууль эхэлж байна те. Тэгэхээр айгуу догтлолтой байна. Цаашдаа юу болох талаар мэдэхгүй байна. Гэхдээ айгуу гоё санагдаж байна. Айгуу гоё эрэг сэтгэл төрж байна. Тэр энэ их догтлол те юу болохыг мэдэхгүй, хинтээ уулзахыг мэдэхгүй, юу сурч авахаа мэдэхгүй, миний амьдрал хаашаа өрнөхөө мэдэхгүй байна гэдэг догтлол амар гоё юм шиг санагдаад байгаа байхгүй. Тийм. Тэг хин бол юу болохыг хэлж мэдэхгүй. Тэгэхээр тэгээд аль болох чадхаараа өөрийнхөө хийх зүйлсийг бол хийгээд явна. За тийм 3 сарын ерхий байдал бол нэг иймэрхүү байлаа. За тэгээд сонссон хүмүүсээ баярлж байна. Ер нь бас сүүлийн үед өөртөө ингээд юм авч үлдээ. Мэдээж тэрэн чухал. Гэхдээ бас хэрэгтэй хүнд нь ингээд миний үг зарим талаараа ингээд ямар нэг ухаарл болж очих юм уу те. Тиймэрхүү байдлаар хүлээж авч байгаа бол би айгүйх баяртайгаа. Тэгээд үзэж байгаа найзууд ч юм уу те. Байгаа бол бүгдэнд нь хай гэж хэлье. За тийм байна.